Эрчим хүчний салбарын бол цалингаа нэмүүлэгдэх хүсэл тавьж байна. Тэгээд засгийн газар бол өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт дандаа татаас өгч ирсэн те нэлээд алдагдaltaй салбар. Тэгээд тариф нэмсэн 24 онд. За тариф нэмсэн нөлөө бол жил гарan үргэлжилж одоо инфляц дээр дарамттай явж байгаад одоо бол тариф нэмсэн нөлөө харьцангуй буурч байна гэж байна. Тэгээд та бүхэн ер нь энэ эрчим хүчний салбарын одоо тарифыг чөлөөлөх асуудал дээр яг ямар байр суурьтай вэ? За тийм. 10 дугаар сар хүртэл хойшлуулсан байж байгаа. Ерөнхий сайд. За тийм. Тэгэхээр одоо эрчим хүчний салбарын цалин өсөлттэй холбоотой ганц цалин өсөж биш ер нь өртөг одоо их засвар болон шинэ хөрөнгө оруулалт чиний хүйс нэмэгдэхэд маш олон асуудлууд байна л да. Эрчим хүчнийхээ тарифыг сая Жорж сайд маань одоо тэдний яамныхан тооцоол гаргаад за 1.1 их 80 хэмжээнд бид нар татаасыг 26, 27, 28 оноод өгчих юм бол 28 оны сүүл гэхэд одоо зорж байгаа зорилт хэмжээндээ бүрэн очих. Өөрөөр хэлбэл одоо эрчим хүчний төлбөр төлөгчдийг шууд огцом шоконд оруулахгүйгээр тариф руу аваачих ийм татаасыг шатраатай явуулаад ийм тооцоо гаргасан. За энэ дээр эдийн засгийн хөгжлийн яам хэрэглэх газар за манайх суугаад ер нь бол саналуудаа ингээд нэгтгэгдсэн байгаа. За одоо жишээ нь 1.1 их найдын чинь 591 буюу за 600 орчим нь бол энэ жилдээ. За нэг 300 орчим нь бол хойд. 300 орчим нь бол хойд нь за үлдсэн 200 нь бол 28 онд өгөх юм. Өгөөд ингээд бид зөөлөн газардуулж чадах юм бол 28 оны эцэсгэхэд одоо яг зорж байгаа одоо тарифа бүрэн чөлөөлөд ингээд одоо энэ зах зээлийг либералчлах бүрэн боломжтой байна гэдэг ийм тооцоолол гаргаад одоо яг ажиллаж байгаа байхгүй. За тэгэхээр тариф шийдснээр яах вэ? За эхний ээлжин тариф шийдснээр энэ салбар дээр байгаа энэ одоо энэ гинжин өрнүүд шийдэгдэнэ. Гинжин өрнүүд шийдэгдэх хугацаанд хоригдлогдсон тийм. Дээрээс нь одоо энэ дотор чин дээр одоо цалин бөлөө чинь ч ороо явчихна. Нөгөө өртөг их засварууд маань ч ороо явчихна. За энийг дагсан нөгөө улд уурхай нөгөө нүүрсний хэлүүлдэг энэ аж ахуйнуудын өр зээлсэнд шингээ явчихна. За ингээд 26, 28 онуудын ингээд эцэст нь тарифа бүрэн чөлөөлчихэд тэрнээс хойш бол татвар төлөгчдийн мөнгөөр төсвийн хөрөнгөөр энэ том одоо эрчим хүчний том бүтээн байгуулалтуудыг бид хийх шаардлагагүй болж байна. Цаг үеийн асуудал гэвэл оюутлогын хувь нийлүүлэгчдийн зээлийн хөв бууруулах асуудал хилцээр үргэлжилж байна. За хилцээний протоколд бол мэдээж одоо сангийн яамны мэдээлэлд өртсөнчлэн тоог болол бие усаар хоёр талаасаа тавьж байгаа саналуудын тоог хэлэх боломжгүй гэж байна. Тэгээд Монголын талаас тавьж байгаа санал нь бол зээлжих зэрэг харьцангуй сайжирсан учраас тэгээд Монгол улс бол энэ удаад бас энэ хувь нийлүүлэгчдийн хүүгийн одоо зээлийн хөв бууруулахад ахиц одоо өөрөлдөх юм бол нөлөө үзүүлэх боломжтой гэсэн юм асуудлыг тавиад байна. Та энэ дээр ямар тэгэхээр саяны ярьж байгаа шалтгаан бол одоо энэ ойлголтын зээлийн хөв буулгах зөвхөн нэг л шалтгаан. Одоо бид нар буулгах маш олон шалтгаанууд гарч байна. За энэ хамгийн том суурь шалтгаан бол Монгол улсын Монголын орны ард түмний хүртэх ёстой өгөөж анх ярьж тохиролцсондоо хүрэхгүй байна. За бид одоо анх 10 хэдэн жилийн өмнө хэлцээрийн одоо ширээний ард сууж исэн Монгол орны эдийн засаг зэсийн үн энэ одоо төслийн өгөөж зардал өртөг өнөөдөр бүр шал өөр болж ирж байгаа байхгүй юу? Одоо бид тухайн үед ч одоо 3000 зэсийн үнд 3000 байлаа шүү дээ. Одоо 12000 гарцсан явж байна. Цаашдаа ч өмнө өсөх айгүй өндөр ийм хүлээлттэй болчлоо. За өртгийн хувьд бол ингэж 4-5 дахин бол өсөөгүй. Харин ч эсэргээрээ бид одоо гүний уур харууга орж чадсан шүү дээ тийм 2 жилийн өмнө. Гэх мэт өөрөөр хэлбэл энэ төсөл маань анх одоо хэлцээр хийснээс хойш бол дандаа хөгжиж ирсэн. Дандаа яг төлөвлөгөөнийхөө дагуу одоо талдуур харууга ортлоо. Өөрөөр хэлбэл яг үндсэн бит баялаг руугаа ортлоо. Төсөл маань урагшилж ирсэн байна. Одоо бол ухрах ямарч технологийн хувьд бол тийм эрсдэл байхгүй. Яг төлөвлөгөөнийхөө дагуу олборлол маань маш сайн явна. Гадналт нь өмнө өсөд. Монголын талын одоо мэрэгчлэтнүүд бол одоо тэнд маш сайн одоо хөгжиж бий болж байна. Тийм ээ өртөгийн доктортой хэмжээнд бол технологи барьж байгаа учраас харьцангуй одоо доктортой байна. За гэтэл Монголын ард түмний өртөг өгөөж маань буураад байна. Хугацаан дээр цаана хэвээрэл байгаад байна. За тийм учраас одоо энийгээ бүгдээрээ эргэж харнаа. За одоо анхны гэрээн дээр чинь ч байгаа. Ялангуяа одоо хувь нөлөөлөгчдийн зээлийн хөвгүүд бол одоо 6 жил тутам. Ягаад ч одоо 6 жил тутам бүр нэлээл аслалтаа хийцэн байна лээ. Хилцээр бол орд таг одоо зогссон гацсан гэж хэлэхгүй. Хоёр талаасаа манайх зээлийн хөвгөө болгож татаж авчрах доод түвшнөө цаатлаас одоо буулгаж болох доод түвшнөө хэлчихэд байгаа. За тэгэхээр бидний санаанд хүрэхгүй бид чаналж
чамлаж байгаа шүү. Тийм учраас хэлцээрийг сая одоо сүүлийн хэлцээрийг ерхий сайд мөн одоо бидэнд хүч нэмж одоо их сайн уулзалт бас нэмж хийсэн тэрийг одоо олон нийтэд бол хоёр талаасаа тохироод олон нийтэд ил явуулсан. Бусад хэлцээрүүд маань бол бас ил явуулах боломжгүй байгаад байгаа. За тэгэхээр Монгол улсын одоо засгийн газрын байр суурь бол яг таг одоо ерхий сайдыг хэлж байгаа тэр төвшөнд бид байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидний хэлцээрийн одоо текст хэлцээрийн тавьж байгаа шаардлага энэ бүх юм бол яг ерхий сайдын хэлсэн тэр хүрээнд дотор байгаа гэсэн үг. За тэгэхээр цаад бол хүүгээ буулгахгүй гээгүй. Ямар ч байсан буулгах хэлцээр хийж байгаа нөхдүүдийн хэмжээ цаанаасаа зөвшөөрөл аваад ирж байгаа хэмжээндээ бол одоо хэмжээгээ хэлж байгаа. За тэрийг бид чамлсан. За 3 сарын сүүлээр за эх 7 хоногт бол таарах бах дахиж ирнэ. Дахиж ирээд бид хэлцээр дахиад үргэлжлүүлнэ. За тэр үед бас дахиад тодорхой хэмжээнд буулгаад ирнэ гэсэн бид бас ийм хүлээлттэй байна. Софр дээр нэмэх нь 6.5. Одоо байгаа. Тийм одоо байгаа. Тийм. За тэрийг бол мэдээж бид бол тэгээд одоо сая чинь бид чинь софр дээр нэмэх нь 2.2 гэж харлаа шүү дээ манай засгийн газрын бонд маань. За мэдээж засгийн газрын бондоос бол арай доогуур бол орж чадахгүй. Тийм ядаж тэрлэгөө бол бид нар ойртуулах ийм шаардлага тавьж байгаа л гэж. За сая бол Монгол Улсын засгийн газар софр дээр нэмэх нь 2 дээр одоо олон улсын зах зээл дээр бонд гаргаад өрөө дахин санхүүжүүлсэн. За өрөө дахин санхүүжүүлэхээр бид бол мэдээллийг бас танилцуулсан. За ингээ харсан олон улсын зах зээл дээр ханш бол нэлээд өсөж исэн боловч одоо Монгол Улсын засгийн газрын бондууд ер нь олон улсын засгийн газрын бондууд бол геополитикийн нөхцөлөөс шалтгаалаад нэлээд буурч байна. Та бүхэн засгийн газрын гадаад одоо өрөвтэй санхүүжлэлийг яг юу гэж харж байна? Тийм. За энэ жилийн хувьд нэг 170 сая долларын гадаад өрийн тулцсан ийм хэмжээ байлаа. За хойтон бол бас нэг 400 гаруй сая долларын сенчри 4 бондын үлдэгдлүүд байгаа. За тийм учраас манай засгийн газрын хувьд бол мэдээж өрийн зохицуулалт гэж ярих хэрэгтэй. Өрийн зохицуулалт тодорхой хэмжээнд бид нар одоо тухайн жилийнхаа одоо төрийн сангийн үлдэгдэл болон төв банкныхаа валютын нөөцийн урсгал хэмжээнүүдийг бас эрсдлээ тооцож байгаа хэр хэмжээнд төлөх үү. За үлдэгдлийг нь яаж одоо зардлыг нь бууруулах уу гэдэг ийм одоо зохицуултуудыг хийдэг гэсэн үг. За ингээд энэ жил одоо улсын хурал дээрээс төсөв батлагдахад давхар авсан эрхийнхээ хүрээнд бид сая сенчер 5 засгийн газрын бондыг амжилттай гаргалаа. За амжилттай гэдэг нь за 2 сарын 24-өөс 3 сарын 2-ны хооронд одоо бид рот шоуга хийгээд 3 сарын 2-ны өдөр прайсинг хийгээд амжилттай гаргалаа. За ингээд 5.95 буюу одоо софр одоо 7 байх үед 2.2 дээр гаргасан. За манай одоо 2010 оноос хойш олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол улсын засгийн газар гэдэг кодтой бонд гаргаснаас хойш одоо хамгийн бага эрсдлийн түвшинд гаргасан бонд болж чадлаа. За тэгэхээр 3 сарын 2 гэдэг өдрийг та бүхэн маш сайн одоо харж байгаа бах тийм ээ. Тэгэхээр 1-2 хоногийн дараа гадна талд юу боллоо. За тэрийг дагаад олон улсын хөрөнгөний зах зээлүүд бүх индексүүд унсан. Ялангуяа одоо манайтай одоо ийм WB хасах зэрэгэлтэй ийм улсуудын хувьд бол бүх үнэлгээнүүд унсан. Харин тийм улсуудын хувьд бол бонд гаргах зах зээл үндсэндээ хаагдсан. Манайх яг амжиж гаргасан. Яг амжиж хамгийн одоо бага эрсдлийн түвшин дээр гаргаж чадсанараа одоо жишээ нь Хойтонгийн 8.6% хүүтэй бондо бид 5.95-аар солилцож байгаа байхгүй. Хүүг хамаагүй багасгаж байгаа. Тэгээ жилийн уртцаа тавьчихаар ойрын хугацааны одоо манай гадаад өрийн эрсдэл тэр хэмжээгээр буурчж байна гэсэн үг. За дээрэс нь яг ийм зээлжих зэрэглэлээ тогтоосны дараа одоо бид нодлон зээлжих зэрэглэлээ өсгөж тогтоосны дараа анхны бондоо гаргаж байгаа байхгүй. Ингээд энэ жилийн хувьд бол бид ингээд бенчмарка сэргээгээд апдейт хийгээд за Монгол улс одоо олон улсын хөрөнгөний зах зээл дээр одоо үнэлгээ ийм байна. Одоо бид одоо олон улсын хөрөнгө оруулагч нарын хувьд бол ийм найдвартай зах зээл болж байгаа шүү гэдгийг дахин бодолж харуулсан ийм том боломж гарч ирж байгаа гэсэн үг байхгүй.